Бүгдээрээ сайн уу? Колосай 2 дугаар бүлгээс ойлгосон зүйлийг хуваалцъя. Түүнчлэн тэдний зүрх сэтгэл хайр дотор холбогдсон урам зоригийг олж бүрэн дүүрэн ойлголтын бүх баялагт болон Бурхны нууц болох Христийн тухай мэдлэгт хүрээсэй хэмээн хүсэж байна. Христ дотор мэрэгэн ухаан болоод мэдлэгийн бүх эрдэнэс нуугдсан байдаг. Амен. Сүүлийн хэдэн бүлгүүдээр дамжуулан ертөнцийн эзэн надад өөрийн бас нэгэн дүр төрхөө харуулж байгаа. Тэр нь юу вэ гэхээр ямар баян эзэн бэ гэдгээ. Сүнслэг хийгээд материаллык баялагын эзэн нь гэдгээ надад өөрийн ишлэлүүдээрээ сануулж байгаа. Тэгээ энэ дээр хэлсэн байна те. Христ дотор мэрэгэн ухаан болоод мэдлэгийн бүх эрдэнэс нуугдсан байдаг. Амен. Тэгээ Христ дотор байна гэдэг нь Христтэй нөхөрлөл дотор байна гэд би ойлгож авсан байгаа. Филиппой 4-р бүлэг дээр хуваалцж ирсэн те. Тэгвэл эзэн надад дахид сануулж байна. Христ дотор нөхөрлөл дотор байх юм бол чи тэр эрдэнсүүдийг олж авч чаднаа гэдгийг сануулж байна. Амен. За баярлалаа эгчэн. Тэгээд эгчэнтэйгээ би бас адилхан ойлголтыг авсан байна. Колосай 2 дугаар бүлгийн 3 дугаар эшлэлдэр Христ дотор мэрэгэн ухаан болоод мэдлэгийн бүх эрдэнэс нуугдсан байдаг. Амен. За энэ эшлэлийг уншихад хамгийн түрүү надад юу бодогдсон бэ гэхээр энэ дэлхийн ертөнц болоод түүн дотор орших бүх амьтаа бөгөөд амьгүй бүтээлүүд Христээр бүтээгдсэн. Христийн мэрэгэн ухаан болоод мэдлэг дээр тогтчихдаг. Тэгээ Колосай 1-р бүлэг дээр хэлсэн байгаа тийм. Бүх юмс түүгээр болон түүний төлөө бүтээгдсэн байна. Тэр бүх юмсийн урд байна. Бүх юмс түүгээр оршин тогтнодог. Амен. Тэгээ Колосай 2 дугаар бүлгийн 19 дугаар эшлэлдэр бүхэл биеийг үе мөч болон шүрмсөөр хамтдан холбон хангаж Бурхны өсөлтөөр өсөгдөг тэргүүн гэж хэлсэн байна. Амен. Тэгээ Библиэлд бас байдаг те хэрв чамд мэрэгэн ухаан дутагдах юм бол чи Бурхнаас гуугаарай. Тэгвэл чамд өгдөх болно гэж хэлдэг. Тэгээ би яг энэ нэшлийн дагуу бодож ин л доо. Хэрв Христ миний дотор байгаад би Христийн дотор байгаа юм бол түүний дотор байдаг энэ мэрэгэн ухаан болоод мэдлэгийн энэ эрдэнэсээс би хизээ дуртай цагтаа уух боломжтой юм байна. Энэ мэдлэг мэрэгэн ухааны ундрагаас нь би хүртэх боломжтой юм байна гэж би бодож байна. Тэгээ эзэн бас ингэ сануулж байна те. Тэгээ эзэнд үнэхээр энэ нэшлийн төлөөс талархъя. Тэгээ мэрэгэн ухаан болоод энэ мэдлэгийн энэ бүх эрдэнэс нуугдсан байдаг. Христ дотор. Тэгээ энэ мэдлэг энэ мэрэгэн ухаанаас би дуртай цагтаа би Бурхнаас гуйхад тэр надад энэ эрдэнэсээс ингэж хангалттайгаар өгөх тэр нэгүслэр дүүрэн учраас би эзэнд үнэхээр талархаж байна. Амен.